Гэгээрс болон сэрэх чадвар эзэмшихэд тэмүүлж байгаа хүн рүү эсэргүүцлийн шуурга бусдаас илүү хүчтэй дайрдаг. Ийм ч байдаг. Материаллык болон танай амьдралд гэрэл ба харийн тэнцвэр хэрэггүй байдаг. Учир нь гэрэл ба харанхуйн тэнцвэр гэдэг орчлон ертөнцийн хууль болохоос гариг доторх хууль биш. Мөн хар биетүүдийг жижиг саарл рефтэл аркончууд бол та нарын бодлын бүтээл байдаг гэдгийг сана. Нөгөө талдаа тав хэмжээстэд та бүхэн шилжихэд хар биетүүдтэй хамт дэвших боломжгүй. Тэд унгаадаг сайн зүйлсээр хоолдог, муу бүхнийг үйлддэг, хийдэг тул сайн сайхан уруу дэвшихгүй. Тэд муугаас бүтээгдмэл муу биетүүд. Орчлон ертөнцийн хуулийг гариг дотор хар талыг сэрэгсэдтэй хамт хөгжих ёстой гэж бүү андуурч бусдын бодол санааг бужигнуул хий хоосон онолдогч нараа. Хэрэв хар талыг хүлээн зөвшөөрч байгаа бол тухайн биет тав руу дэвшихгүй. Энэ гурав хэмжээстэй сэтгэл хангалуунаар үлдэх болно. Энэ нь цаашид амар амгалан үйл хөсөгч өөрийгөө хагас колон болохыг ухамсарын хувьд дэмжиж буй тэмдэг.